Сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өглөө өдөр орой минь Умар дээлтний донгийнхаа дараагийн партаар уулзч байна. За тэгээд намайг дэмждэг болон надын алдааг хэлж өгдөг, сабан дардаг, лайкын дардаг хүмүүстээ баярлалаа. Тэгээд илүү гоё бичлэгүүд, илүү олон ингээд партууд ороо явах болохоор найзуудтай шеэрлээд сабан дараад яваарэ. За тэгээд манга маань яаж эхэлдэг вэ гэвэл 13 жилийн өмнө Умардын Тэнгэрлэг бүлгэн дөрвөн багны нэгтэй Мантгагийн аав. Ер нь бол арх уужгаар эхэлдэг байгаа. Мантгагийн аав нь өөц нь харж аажсан. Надаа ахаа гэсэн чинь заа гэл хэл бүлгэн өдөртөгч аа гэсэн чинь. Хэрвээ надад болон бүлгэнд ямар нэг зүйл болвол та бүлгэнийхээ тарж бутарсан гишүүдийг зуулуулад ирээдүйд бэлдэж харж хандаж байгаарай гэж хэлсэн чинь. Яагаад ийм зүйл хэлж байгаа юм? Ингээд таны санааг яагаад зовоогоод байгаа юм? Юу зовоогоод байгаа юм гэсэн чинь. Намайг ийм шулдраа зүйл хэлэхэд ингэж асуух нь та ганцхан юм да. Би хэрвээ гэсэн шүү дээ. Хэрвээ тийм өдөр ирвэл гэл. Жинхоо болон юунхих Майсын хоёр хамт уусан тэр өдрийн дараа Жинхоогийн яг зөгнөл шиг юм түүний энерги шөнтэй нууцаар харьцаж байсан мэдээлэл олдсон. Энэ нүглээ амжихын тулд тэр Жинхоог хойд Умардын Тэнгэрлэг бүлгийн тарааж өөрийн амийг авах тушаал өгсөн. Жинхоохоо Умардын хаан гихнэр чигээ зөвхөн төв нутгийн тайван байдалд болон амар амгалан хүсдэг хүн өөрийн гаргаж ертөнцийг оронгоор нь эргүүлэх боломж шийдэх байсан ч тэр бол төв нутгийн хамгаалах Умардын хаан. Энерги шөнөний нэгэн тул мөргүй алга болсон учраас тэр илүү өмнө дээдийг хүсээгүй. Мөн тэр төв нутгийн хүмүүст амар амгалан хүсэж байсан учраас өөрийн хүү Мантгааг аврахын тулд тэдний эснийг чимэг өхөн зөвшөөрсөн. Куймуйсан Жинхоогийн хүслийг хинээс ч илүү ойлгож байв. Тиймээс тэр Жинхоогийн тушаалыг дагаж жинхэнэ Умардын Тэнгэрлэг бүлгийн үнэнч байсан хүмүүсийг цуглуулад уруугч гэж нэрлэгдсэн ч тоолгүй Умардын Тэнгэрлэг бүлгийн хүчийг аль чадгаараа салхид уулын харштай хадгалж байлаа. Гэснээр ер нь бол үзэгдэл маань Домфихон болон Янчхон төлөө шилждэг. Домфихон гэдэг зүйлд Янчхоны гарт ингээд амиа алддаг штэ. Тэр үед нь аварсан энэ хүн байдаг хаа. Өгсөн байсан ч Домфихоныг аварсан хүн бол Куймуйсан. Тэгээд тэр өдөр ирэх хүртэл ямар ч үнээр хамаагүй амьд бай. Тэгээд өөрийн амар үннийг хэлчихэл. Энэ бол Умардын Тэнгэрлэг бүлгийн өдөрт Жинхоогийн ачийг хариулах буй тул хичээж чадах бүхний хийгээрэй гэж Домфихон хэлжээ. Явсан байдаг. Тэгснээр үзэгдэл одоогийн байдал руу шилждэг байгаа. Ахаа Янчхон Жинхоогийнээр шинээр үйлдсэн үрэн ер нь л эдэлсэн. Хэрвээ та эдрээтэй сэтгэл хөдлөл гарвал бүлгийн өдөртөгч улам тавгүй болно гэж бодохгүй байна уу? Ойлгоорой бүлгийн өдөртөгч аа. Эдэдэд өөх ялтай уруугч ч гэсэн нэгэн цагт амьдралынхаа талыг хамт туул өнгөрөөсөн Умардын Тэнгэрлэг агуу дөрвийн хэмээх баатар байсан. Түүний үхэл амьдралын загт тулж ирсэн ах дүүс нь бүгд өгсөн болохоор тэр ганцаараа үлдсэн бухимдаж байгаа байх гэсэн өшөөрөө би тэнийг зүйл хийлээ гэсэн чинь юу ч гэсэн тийм үед таны дотор олон сэтгэл хөдлөл тэмцэж байгаа байх гэсэн чинь ахаа хөшрөөд байна шүү. Яагаад ийм шулдраа болчихов? Бид бол уруугчид гэдгийг та марч болохгүй. Бид одоо тэр өдөр бүлгийн өдөртөгчийг хамгаалж чадаагүй өөрийгөө жигшдэг. Би энэ бүлгийн өдөртөгч тушаал гэж хэлээд тэдэн рүү илдээд айрсан байсан бол уур хүрчглээ гэж тэгдэг. Тэгэл 2 жилийн өмнөрхөө шилждэг байгаа. Манай Мантгагийн өмнөтэй сүүлийн 12 жилийн турш хадгалсан Умардын Тэнгэрлэг бүлгийн хүч гэж үнэн сөгдөж байдаг. Одоогийн ахин босгож байгаа Умардын Тэнгэрлэг бүлгэнд нэгдсэн. Умардын Тэнгэрлэг бүлгийн агуу дүрлийн тарж хүч хуваасан учраас өмнөх үеийн Умардын Тэнгэрлэг бүлгэнтэй харьцуулахгүй. Гэсэн ч тэд маш их тус болсон. Хар салхины талархаж байна гэл. Умардын Тэнгэрлэг бүлгийн жинхэнэ үндэс болсон түүний бүлгийн настан болгосон. Үнэндээ энэ хүч үүгээр дуусаагүй гэлтгсэн чинь манай гур гайхал. Намайг дагдаг Умардын Тэнгэрлэг бүлгэн үнэнч 300 хүн байгаа. Гэтэ Умард нутагт ганцаараа үлдсэн залуу эзэнтийн хамгаалахын тулд би цэргүүдээ хувааж 100 хүнээ Умард нутагт дээрэмчин дүрээр үлдээсэн гэлтгийдэг.
юу умардын дээрэмчид гэж арай нисдэг гээл Хуанастай л гэсэн чинь. Нисдэг хоосонслаа умард хоосон нутагт нэг өдөр гинт гарч ирсэн алдартай дээрэмчдийн бүлгэн. Тэд яг л гайхалтай бэлтгэгдсэн хүмүүс шиг гинт гарч ирээд багийн ажиллагаа болон тулааны чадвараараа харуулад алга болдог дээрэмчид байсан. Тэдний удирдагч бол галзуу цуснуудад бар модо ухаан үндэ тэр умардын бүлгэнд комиссийн зэргүүд эдэд удирдагч байсан. Умард нутгийн дэргэм бүлгэмийн ойр авир эргэлдэж мантааг том аюулаас хамгаалдаг байв. Гэхдээ төв тэнгэрлэг нутгийн ингээд нийтлийн харуулууд ирээд хамгаалагчид нь ирээд ирсэн болохоор шууд очиж тусалж чадаагүй. Бас дээрээс нь шүн тэнгэрийн хүүхдүүд гинт ирээд ирсэн болохоор тусалж чадаагүй. Тэгээд ингээд эцэгтэй ингээд нам чим нуугдсан байдаг. Яг тэр үеэр нь гай газар дорос гэж хүмүүнчдүүд дайрсан. Тэгээ үүний дараа мантааг алга болж нисдэг хоосонслаа үүмэн давтаад мантааг олох гэж хичээж байсан. Тэгээд үүний дараа жил нь ер нь бол мантааг алга болсноос хойш ер нь кодон төвшний ингээд доод төвшний дайчин байсан гэсэн ингээд бүлгэмдээ амар үн чидгийг мэдчихсэн. Тэгээ мантаад ингээд жил хагас болол ер нь бол ингээд хангамж хүргээд энэ мэдэнгүүтээ нисдэг хоосонслаа Хуанастан ер нь бол хамгаалж эхэлсэн байдаг байгаа. Тэгээд ямар нэг аюул эдрээс те Хуанастан хамгаалж хатал мантаад ингээд хамгаалжснаа ялгаагүй байна гэж мэддэг болцсон байсан. Тэгэл Хуанастан явж хаад эдгээр нисдэг хоосонслаа ингээд сүрүүлсэн юмнууд хараад бид нарт таахгүй юмсан гэж явж исэн хүмүүс нь яг эцсийн үрдэндээ өөрийг нь хамгаалжсэн байдаг байгаа. Тэгэл бид нар дээр ер нь бол ингээд очисон байдаг үзэгдэл маань манай мантаа болон ингээд хуучин умардын тэнгэрлэг бүлгмийн хүмүүс дээр очисон байдаг. Умардын тэнгэрлэг бүлгэм нэгдэж байгаа учраас Комосайн мантаа болон бүгд энэ нисдэг хоосонслааны талаарх үнийг хэлсэн. Тэр умардын тэнгэрлэг бүлгмийн хамгийн үнэж байсан нисдэг хоосонслааны мантаатай нэг цаг нь ирсэн гэж үзв. Та өнөхөр уул шигэр болжээ. 7 жил бэлтгэл хийснээс тэр хар уулаас бууж ирсэн байна. Бид таны талаар зөвхөн цуу яриа сонсч явсан. Бидний санааг үнэхээр их зовоосон шүү. Гэхдээ та эрүүлж хэрэг харагдж байна. Бас ахин энд байгааг хараад үнэхээр их санаа амарлаа. Гэхдээ та намайг санд байна уу гэсэн чинь манай мантаа. Би яаж мартах билээ дээ. Умардын тэнгэрлэгийн агуу дүрвтэй дүүцэх хүчтэй умардын тэнгэрлэг бүлгийн төлөөлөгч галзуу цуснуудад Бардонхон Куан би ахаас таны нэрийг сонсоод шууд таньсан. Би үнэхээр таныг умардын тэнгэрлэг бүлгийн хаяад байсан гэж бодсон. Надад мэдээлэлгүй юм гэж их хичээж байж үнэхээр их талархаж байна гэсэн чинь талархах мэдээд тэгэлгүй яадаг юм. Төв тэнгэрлэгийн нийтлэг харуулуудаас болоод танд шууд тусалж чадаагүй дээ би харамсч байна. Таныг ийм залуудаа тийм хэцүү цаг үед болсон миний зүрх шимширч байна. Бас тэр урагчдыг гэсэн уур хилэн минь улам нэмэгдэж байна. Навш гэж. Тийм үстэй ахаа. Мессэн ахаа та уулын харьцтай юу ч хийж чадаагүй нуугж байсан уу? Тэгэл нөгөөт нь би хүссэндээ нуугдаад байсан биш дээ. Гэл тэгдэг. Тэгэл ерөнхийдөө бол их мастодонхон умардын тэнгэрлэг бүлгэм ахин хөл дээрээ босгож байгаа гэж манай мантаа яриад. Бүлгмийн 5 дахь үе удирдагч надад хүч хэрэгтэй байна. Бидэнд хамт умардын тэнгэрлэг бүлгэмд очих гэж тэгсэн нөгөөт нь мэдээд бид очино умардын тэнгэрлэг бүлгэм үндэс болсон бид энэ өдрийг хэтэрхий удаан хүлээлээ. Энэ өдөр хизээч ирэхгүй байх уу гэсэн зовнил бид үнэхээр нэг муу дээрэмчд болох уу гэсэн айц эцэст нь үгүй болоо. Тэгэхэд оронгоор нь эргүүлцгээ гэж тэгдэг. Гэхдээ ингээл мантаа гайхсан чи бөөцөн. Мадонхоо би таны миний эзэн байх бол хүчтэй эцгийг чинь харах хэрэгтэй биз дээ. Миний нүдэнд хэтэрхий хэмжээг харагдж байна. Та умардын элд гэдэг нэртэй эрэгтэй юу үгүй юу чи шалгаад үзье гэл. Тэгээ барилтаар болдог байгаа. Тэгээ манай мантаатай барилддаг. Тэгэл нөгөөдг нь харсан хүмүүс. Золиг гэж энэ одоо бухыг өргөдөг юм байж барилдах дуртай хэвээрээ шүү гэл. Тэгээ манай мантаатай барилж байгаа. Манай мантаагийн хамгийн анхны барилтаа байдаг. Их мүлээж байгаа шүү залуу эзэнтэй. Гэл тэгсэн чи би хичээх болно гэл. Ихэл гээл барилдсан шууд манай мантаа өргөө шууд шидчихдэг. Манай мантаа үнэхээр гайхал. Юу гэл. Тэгсэн чи дээрс нь дахиад гэл хэлэнгүүт манай мантаа энийгэл гайхал. Юундаа ингэж бодол автаад байгаа юм. Жинхэнэ тулаан байсан бол шууд дараагийн дайралт орох байлаа.
Дахиад гээл. Тэгээд манай манта тайвшраал. Маадаахан аргагүй хүчтэй умард нутагт байгаа шүү те залуу эзэнтэй. Та хэтэрхий хүчтэй байна. Мастра би их зүйл хүлээж байгаа шүү гэж манай мантадсан. Хоёр дуур үед дахиад барилдах болсон манай манта. Шууд хүлэн газар зоогол шууд мих хийдэг. Тэрийн нөгөөт нь анзаараад энэ бол түүний анхны барилдаа. Гэтэл ганц үед бүгдийг нь ойлгоод хөлийн техник ашиглаж байна уу? Бас их хүчтэй юм аа. Гэтэ энэ их жим болон барины ялгааг өмнө нь ямар ч нэмэргүй. Би түүнийг бяц дарах болно. Шууд дээрс нь ер нь бол дараад ойчдөг байгаа. Манай мантаа бүр гайхацсан. Юу яач вэ гэсэн байдлаар ямар ч харгааг хамаагүй ялахыг хичээ гэж манай мантаа хэлдэг. Манай мантаа 3 доор эхэлж байна. Тэгэл шууд дотроо бодоод шууд барилж эхлэнгүүд шууд гарын 2 цагаар хойш нь шидэл. Тэгэл шууд хөлөнд нь толгойд байсан уяага уяал бүтэн тойрол нөгөөт нь яа нэгнэ чи надад нөлөөлнө гэж бодоо юу гэж тэгсэн чи шууд хөлийг нь хойш нь татал нүүрэн дээрс нь дараа суучдаг байгаа. Тэгснээр давдаг байгаа. Тэгэл нөгөөт нь гайхацсан байцсан чи ямар ч аргаар хамаагүй ялж болно гэсэн мэт та арга сэтлээ. Би хүлээн зөвшөөрч байна уу гэж тэгсэн чи нөгөөт нь тийм ээ би чамайг ингэж болохгүй гэж хэлээгүй. Ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрэх шадрын зан чинь таалагдж байна залуу эзэнтэй. Тэгэл шууд ялагдтын зарлангууд шууд өмнө зүгдэл бид өдний хүртэл дээрэмчдийн дүрд орж байсан. Бидний үндэс угсаа боломрын тэнгэрлэг бүлгэн. Тиймээс бид одоо дээрэмчин дүрд орох даалгавраа дуусгаж бүлгэндээ буцах болно. Мордын тэнгэрлэг бүлгэн Маадаахан удирдагчтай ясалж байна гэж бүх зэргүүд нь бас таагаал ясалдаг. Тэгснээр үзэгдэл шилждэг байгаа. Ингээд сүүлийн хадгалагдсан хүч болох нисдэг хооснослоо мордын тэнгэрлэг бүлгэнд нэгтлээ. Салхид дуулын харьс хүмүүсийн болон нисдэг хооснослааны Маадаахан мордын тэнгэрлэг бүлгэн дуудлагүй 500 авсан гишүүнтэй болоод ингээд мордын тэнгэрлэг бүлгийн сэргээн босгох ажил илүү урагштай болсон. Бүлгийн нийт хүч чадал бас нэмэгдсэн. Эцэст нь 12 жилийн дараа сэргээн босгосон мордын тэнгэрлэг бүлгэн иргэн нийтлээ. Эцэст нь нэг юм гээл. Гэдэг байгаа. Тэгснээр үзэгдэл одоогийнх руу шилждэг. Хэрвээ бид нуугдах хэрэггүй байсан бол би шууд очиод тэр урагчдыг шийдэх байсан юм. Бүлгийн удирдагч бас таагүй байгаа. Тиймээс та тавгүй байдлаа аль болох нуух хэрэгтэй ахаа гэдэг. Тэгэл ах нь ингээд би хөвшөрсөн бол та бүлгийн удирдагчаа гэсэн чинь манай манта би таныг ойлгож байна гэл. Тэгсэн чинь цаанаас нь 9 тэнгэрийн нэг гихтээ ингээл нэгэн цагт умард нутгийн агуу дөрвөлгийн нэг байсан жинхэнэ шин гадаад асуудалд оролцох болж сэтгэл зүйн асуудалтай болсон гэсэн зургал гаргасан болохоор түүнийг өөрийгөө устгасан гэж бодож болно. Харин 9 тэнгэрийн нэг Мончихоо өглийг мэдээд төв нутгийн хүмүүс хүлээж авч чадаагүй байх гэсэн чинь цааг айжуулсан. Тийм шүү хар сарын удирдагч үгүй таны хэлсэнчлэн одоогоор Жок Ямпс өглийн талаар итгэн зургал гаргасан байгаа. Гэсэн чинь манай эрдэмтэн төв нутгийн одоо энерги шүнтэй дайнцж байгаа болохоор стратегчин заавраар бид Жонхын энерги шүнтгийг 4 эцдийн нэг хүй салхины чөтгөр сүудэртэй тулж байгаа дамиа алдсан гэж сургаал тараасан. Гэтэл хэдэн өдрийн өмнө шинхэн үхлийн хэмэдээ тарсны дараа дэлхий дахинд үхсэн гэж бодж байсан умар дийлд мантаа ихэд гараад ирсэн гэж сургаал тарж байгаа гэж манай мантаа хэлдэг. Манай мантаа гайхал. Гэсэн чинь 9 тэнгэрийн нэг надаас болоод юмс эдрэгтэй болж байна гэсэн чинь нөгөөд нь ингэж хэлэх хэрэггүй дээ настаа. Та бидэнтэй нэгднээр бид илүү хүчтэй нэмэгдсэн гэл. Агас жилийн өмнө нөхрөө үзэгдэл шилждэг байгаа. Манай мантаа бэлтгэл хийгээл байждаг хөлний техникээ давтаал. Нөгөөт нь зааж өгвөл. Гэтэл ингээ цаанаас нь хар сар бүлгийн дэд удирдагч болон саага хоёр гүгэд ирдэг байгаа. Удирдагчаа бидэнд туслаач. Юу болсон юм гэсэн чи. Маш яралтай асуудал бид өнгөрсөн 2 жилийн турш зураггүй байсан хар сар бүлгийн удирдагч болсон. Манай удирдагчийг авраач умар дийлтэй гэж. Тэгснээр энэ чаптер нь ингээд дуустдаг байгаа. За тэгээд лайкын дараа сабан дараад үзээрэй.